Орой минь төргийн эрх үзэгчтэй энэ удаагийнхаа нэвтрүүлгээр би та бүхэндээ гоо сайхны мис ажилбарын талаар мэдээлэл зөвлөгөө хүргэхээр бэлтгэлээ. Студид маань сонготой эмнэлгийн Ихэмж Батэрд нь оролцож байна. Орой минь төргийн. Орой минь төргийн. За өөрийнхөө яг эзэмшсэн мэргэжлийн талаар төгсөв. Ер нь яг гоо сайхны мис ажилбар гэж юу юм бэ? Танилцуулаад өгдөө. Гоо сайхны мис засал гэдэг бол анагаахын шинжилгээ ухааны бас нэг л одоо нэлээд хөгжсөн салбаруудын нэг. Мис заслын салбарын одоо нэг одоо нарийнсан чиглэлтэй. Гоо сайхны мис ажилбар гэдэг маань ерөнхийдөө бол одоо гадны орнуудад одоо ямар байдлаар бэлтгэгдэж байна гэхээр гоо сайхны мис заслын эмч маань нөхөн сэргийх мис засалж өгөөд төлөвийн нарийн мэргэжлийн эмч, дээрээс нь гоо сайхны мис засал гэдэг ийм нарийн мэргэжлийн эмчийг гоо сайхны мис заслын эмч гэдэг. Би өөрөө бүгд найрамдах Куб улсын анагаах ухааны их сургуулийг хүний хэмжээр төгссөн. Тэгээд 2002-оос 2007 он хүртэл бол яг энэ гоо сайхан нөхөн сэргийх мис заслын чиглэлээр бол нарийн мэргэжлийн эзэмшсэн ийм эмч байна. Тэгээд 2007 оноос хойш бол ерөнхийдөө Монголд ирээд ажиллаж байна да. Тэгэхээр зэрэг өөрөө яг гоо сайхны мис ажилбарын эмчээр бас 6-7 жил гэж хацсангаас их харин туршлагатай байна гэсэн үг шүү. Тэгэхээр өнөөдөр монголчууд маань яг одоо энэ гоо сайхны мис ажилбар айлд ямар нэгэн сэтгэгдэл нь ямар хөө байх юм бэ? Яг гэвэл хүмүүсийн маань их дийлэх хувь нь за энэ бол ер нь бол хэрэггүй штэ гэдэг ойлголт нэлээх байдаг гэсэн. Гэтэл одоо сүүлийн 1-2 жилийн хооронд энэ бас үзэлт их өөрчлөгдөж байна. Тэгэхээр нэг зүйлийг асуухад хүмүүс маань хэрхэн одоо хүлээж авч ер нь бол яг энэ анагаахын салбарын энэ нэг чиглэл маань өөрөө бас улс орны тухайн хүний эдийн засгийн байдалтай бас их одоо холбоотой байдаг. Ер нь бол их хвчлэн одоо гоо сайхны хагалгаанууд бас тодорхой өртөг өндөртэй байдаг учраас эдийн засгийн боломжтой байх тусмаа гоо сайхны мис ажилбаруудыг хийх боломжтой байдаг. Нэг одоо чиглэл нь энэ. Нөгөөх нь бол одоо төрөлхийн бөгөөд олдмол гажуудыг засж байгаа одоо нөхөн сэргийх мис ажилбар маань бол ерөөсөө энэ маань одоо дэлхийн аль ч улс оронд хөгжөөд явчихсан ийм одоо анагаахын нэг чиглэлтэй. Тэгээд тэрэн дээрээ нөгөө төлөнхийн одоо эмчилгээг бас аваад явчихдаг ийм л одоо учир шалтгаантай юм байна. Манайхны хувьд бол сүүлийн үед бол одоо энэ гоо сайхны мис ажилбар хийлгэх хандлага бол нэлээд ихсэж байгаа. Тэгээд тэр дотроо бол одоо нөгөө ер нь бол гоо сайхны мис ажилбарыг бол хүзүү толгой хэсгийн их биеийн ингээд хоёр ерөнхий байдлаар хуваачиж болно л доо. 90 оноос хойш буюу өөрөөр хэлэх юм бол нөгөө зах зээлийн системд шилжснээс хойш бол энэ одоо хүзүү толгой хэсгийн гоо сайхны мис ажилбарууд илүү их төлхөө байсан. Одоо сүүлийн үед бол одоо их биеийн одоо гоо сайхны мис ажилбарууд нэлээд одоо төлхөө болж одоо чиглэж байна да. Магадгүй одоо яг өнөөдөр ингээд тавтар нэвтрүүлэг үзээс сууж байгаа хүмүүс маань нэг зүйлийг асууж магадгүй. Дурын одоо гоо сайхнчдэр ч юм уу, арьсны эмчдэр ч юм уу очиод одоо бид нар хамгийн энгийн одоо гоо сайхны мис ажилбаруудаас хийлгээд дээ шүү дээ. Гэтэл заавал мэргэжлийн хүн дээр хандах ямар хэрэгтэй юм бэ? Үн үртгийнх нь хувьд хямдхан байдаг ч гэдэг юм уу? Ингэж бодоо суужиж магадгүй л дээ. Тэгэхээр ер нь бол тэр гоо сайхны салонд хийгдэж байгаа зүйл бол энэ бол гоо сайхны мис ажилбар биш. Өөрөөр хэлэх юм бол тэр хүн бол эмч биш, нэгдүгээр, хоёрдугаарт нь бүр цаашлах юм бол тийм мис заслын эмч биш байх юм шиг. Тэгэхээр энэ одоо ялгааг бас иргэд маань өөрсдөө их сайн мэдчих хэвээр. Яг тэгэхээр хүний одоо арьсыг цоолох өөрөөр хэлэх юм бол зүү хатгана гэдэг бол энэ бол эмчийн одоо эрхтэй, эмчийн дипломтой хүний хийдэг ажил байхгүй. Тэгэхээр ямар ч тохиолдолд бол тодорхой хэмжээгээр хүнд одоо тэр чинь зүү хатгаж байна гэдэг чинь гэмтэл учруулж байна гэсэн. Тэгэхээр энэ бол тэр эрхийг бид нөгөө мэргэжлээрээ олж авдаг, мэргэжлийн дипломоор баталгаажиж яадаг. Тэгжээж одоо энэ нөгөө хүнд хүрэх одоо хүнд одоо борцдоор хийх одоо энэ одоо эрх нь нэгдэж яадаг л байхгүй. Хамгийн одоо энгийн одоо хагалгаа гэдэг юм уу да одоо сүүлийн үед хүн болгонд бараг хийлэгдэг болцсон давхраа хийлгэх хагалгаа юм шүү дээ. Тэгэхээр зэрэг өнөөдөр одоо та нарт яг давхрааны хагалгааны талаар хүмүүс маш буруу ойлголттой явдаг шүү дээ. Одоо жишээлбэл давхраа хийлгэснээс би хялар болчлоо ч гэдэг юм. Тэгэхээр зэрэг энэ давхраа хийлгэнэ гэдэг нь яг одоо та нарын одоо хагалгааны ажилбар дээр яг ямар процедуртай явагддгийг. За хоёрдугаар энэ хагалгаа хийлгэхээс гадна бас нэг нүд залуужуулах хагалгаа гэж бас сүүлийн үед яригддаг бол энэ талаараас үзэгчтэй арай дэлгэрэнгүй ойлголтыг өгье. Тэгэхээр яг ер нь бол давхрааны хагалгаа гэдгээр манай иргэд маань өөрсдөө нөгөө нүдний гоо сайхны хагалгаагаа төсөлж байгаа юм. Нүдний гоо сайхны хагалгаан дотор
одоо хэд хэдэн төрлийн хаалганууд байгаа. Тэрний нэг нь л өөрөө давхрааны хаалга байхгүй. Хамгийн түгээмэл хийгддэг одоо хаалгануудын нэг нь бол одоо тэр таны хэлж байгаа нүд залуужуулах одоо гоо сайхны хаалга буюу дээд болон доод зохины гоо сайхны ажил байгаа юм. Тэгээд энэ нь бол ихэвчлэн одоо 35-аас дээш насныханд 35-аас дээш насныхан юм уу зарим тохиолдолд 40-оос дээш насныханд илүү түгээмэл тохиолддог. Нөгөө яриад байгаа давхрааны хаалга буюу өөрөөр хэлэх юм бол зохинд нь нуглаас үсгэж өгч байгаа байхгүй. Энэ бол ерөөсөө Аз хүмүүсийн маань нүдний одоо нөгөө анатоми онцлог нь өөрөө төрөлхийн одоо тэр нуглаас нь маш бүдэг буюу зарим тохиолдолд байхгүй байдаг. Тэгэхээр тэрийг зориудаар үүсгэхийн тулд бол тэр одоо зохийг өргөж байгаа булчинтай нь холбож өгж ингэж хийгддэг ийм хаалга. Тэгэхээр зурган дээр харуул илүү тодорхой болох. Тэгээд яг зохины хагалгаан дээр илүү бас тайлбар өгөөд яриа. За ер нь бол Аз хүмүүсийн маань одоо нүдний одоо хэлбэр бол ойлгомжтой. Европ нүднээс бол тийм одоо нарийнхан гэх юм уу да тийм нүд байдаг шүү. Одоо яг энэ зурган дээр харах юм бол яг энд бол одоо нөгөө яагаад нүд залуужуулах гоо сайхны хаалгаанд орох шалтгаан үүсдэг юм бэ гэдгийг л харуулж байгаа байхгүй. Одоо жишээлбэл дээд зохины одоо арсны өнжилт явагдсан байна. Булчингийн сулрал дагаад цуг явагдаж байгаа. Тэгээд энэний цаана одоо өөхийн эдийн бас илүүдл байдаг. Мөн ялгаагүй доотлын одоо зохин дээр харагдаж байгаа. Хаалгаанд орсны дараагаар бол одоо нүдний одоо сэргийг байдал сэргсэн байдлыг бол харж болно. Тэгэхээр ийм нөхцөл байдал үүсдэг учраас энэ бол одоо нүд залуужуулах гоо сайхны хаалга. Ер нь бол манайхны дунд нөгөө зарим нэг одоо яг мэрэгжлийн бус эмчнэр өөрсдөө энийг бүгднгийн одоо нөгөө давхраа хийгээд давхраатай нүд гаргаад ингээд хийчихэж байгаа учраас ард иргэдийн манд дунд болохоор нөгөө нүд залуужуулах хаалгыг одоо давхрааны хаалга гэдэг ийм ойлголтоор явдаг. Хаалгааны төлөвлөгөө болохоор яг түрүүний саяны тэр унжилтыг одоо засахын тулд энэ одоо тэмдэглэсэн энэ арсан дээр тэмдэглэсэн тэмдэглэгээр илүүдэл арсын илүүдэл булчинтай навж байгаа. Дээрээс нь тэр дээд зохин дээр бол 2 хэсэг газар ийм өөхийн эд байна. Доод зохин дээр болохоор ийм 3 хэсэг газар өөхийн эд байдаг. Тэгэхээр эдгээрүүд нь одоо насжилттай холбоотойгоор тодорхой хэмжээнд бас нөгөө хүний маань одоо хоолны одоо хэм маягтай хоолны одоо юутай холбоотойгоор ихсэж идэх байхгүй. Тэгэхээр энийг л багасгаж өгжээж одоо нүд залуужуулах гоо сайхны хаалгааны одоо зорилго оршиж байгаа. Хаалгааны үр дүнг одоо жишээлх юм бол энэ кейс дээр харах юм бол тэр одоо дээд зохины арсны өнжилт, доод зохины арсны өнжилт тэгээд энэ нөгөө өөхийн эдийн илүүдэл манаашаа зүлхийж харагддаг энэ байдлууд бол хаалгааны дараа засагдсан байгаа гэдгийг харж байгаа бах тийм. За энд бол бүр одоо настай улсууд дээр бол зарим тохиолдолд бол нөгөө харах талбай хязгаарлагддаг. Тэгэхээр бол заавал одоо энэ мессежлэр хийлгэх шаардлагатай. За энд бол одоо яг нөгөө давхрааны хаалга буюу өөрөөр хэлэх юм бол double eyelid surgery гэж нэрлэдэг байгаа энэ давхрааны хаалга хийгдэж байгаа. Тэгээ ихэнх тохиолдолд бол залуу улсууд дээр хийгддэг. Энэ нүдний дор мэдээж ингээл өөхлөлт үүсчихсэн зэлцээсэн хүмүүс манд харцсангүй их байдэн шүү дээ. Тэгтэл яг одоо өнөөдөр магадгүй яг энэ зургтыг телевизийг үзээд нэвтрүүлэг үзэж байгаа хиний эрэгтэй хүн бай гэж бодоход эрсдэл байна уу, айх зүйл байна уу, одоо бүтэн унтуулгатай явдаг юм уу гэл энэ дээр илүү дэлгэрэнгүй. Энэ хаалгаа болохоор ерөнхийдөө бол эрэгтэй эмэгтэй аль ч хүүсэнд хийгддэг. Яг зүгээр хүмүүсийн ойлголт болохоор гоо сайхны хаалгааг зөвхөн хүүхнүүдэд зориулсан гэсэн ийм бас буруу ойлголж байгаа юм л да. Тэгэхээр энэ бол эрэгтэй эмэгтэй хүүсийн алинд ч хийгдэж болдог. Хаалгааны хувьд бол хэсгийн мэдээ алдуулалтаа хийгддэг учраас хэвтэн эмчилүүлэх шаардлагагүй өдөртөө хийгдэж явдаг гэсэн. Ойролцоогоор нэг цаг орчин болдог л хаалгаа гэсэн. Тэгэхээр зэрэг өөр бас одоо та бүхэн дээр яг нөгөө уруулаа томруулдаг ч гэдэг юм уу, чихний дэлтэй арилгадаг ч гэдэг юм. Энэ бүх хаалгаанууд яг адилхан хийгддэг. Тийм тэгэхээр ер нь бол яг өөрийн чи хэлж байгаатай холбогдуулаад бага насны хүүхдүүд маань дэлдэн байх тохиолдлууд бас байдаг л да. Тэгэхээр энэ тохиолдолд бол эцэг эхчүүд, ээж аав нар маань одоо хүүхдийг сургуульд орохоос өмнө хөрвүүлэх юм бол одоо бол 6 настай сургуульд ордог болчихсон. Урд нь 8 настай байхдаа ордог гэсэн тийм. Тэгэхээр яг сургуульд орох тэр агшинд л ерөнхийдөө тэр хүүхдийг эмчилгээнд хамруулах шаардлагатай. Яагаад тэгэхээр тэр одоо өөрийнх нь жоохон өөр байгаа байдлын нөгөө сургуулийнх нь
одоо хүүхдүүд, ангийнхан хүүхдүүд одоо шоглдог, доогддог ийм байдал үүсдэг. Тэрнээсээ болоод хүүхд маань их тотгошоогоо болдог. Сэтгэл зүйд нөлөөлж ийн гэсэн үг. Тодорхой хэмжээгээр тийм. Тэгэхээр одоо болвол тэр одоо чихний дэлдэнг болвол мис ажиллагаараа засаж болдгиймаа гэдгийг манай дээр одоо энэ хаалга хийгдэж байгаа гэж. Уруулан дээр Уруулын хувьд болохоор ер нь бол ихэнх тохиолдолд томруулах ийм л зорилготой байдаг л да. Тэгэхээр уруул томруулах одоо боломж нь яаж бүрддэг вэ гэхээр ихэнх тохиолдолд мис заслын бус аргыг хэрэглэдэг. Түүний дотор нь жишээлх юм бол нөгөө гиалуроны хүчил байна. Энэ бол одоо синтетик тийм хайлдаг юм гэл байгаа. Тэгэхээр тодорхой хугацааны дараа хүний биеэс одоо хайлаад усны үйлчлэгээр гадагшилждаг гэсэн үг. Нөгөөд нэг нь бол тухайн хүнээс өөрөөс нь авсан өөхий эдийг бид нэр шүүгээд яг цэвэр өөхий эдийг буцаагаад урууланд нь хийх ийм байдлаар уруулын хэмжээг одоо томруулж байна. Эсвэргээр заримдаа одоо том их ийм одоо өргөн одоо уруултаа усууд байдаг. Тэднийг бол багасгах мэс ажиллагаа хийж болдог. Тэгэхээр нэг ийм яриа бас байдаг шээ. Манай нөхцөлд бол энэ уруул өдөрч ахуулсан тэр одоо гадны бит хөөлтчдгөө гэдэг ийм яриа байх. Үнэхээр одоо энэ тухайн одоо хийлгсэн тэр зүйлийнхаа чанараас нь болж ийн эсвэл манай оронд одоо тэрийг одоо хийлгэхэд одоо энэ өвлийн улирал зохимжгүй байдаг юм. Ямар нэгэн халуун хүтний хит юм тэр чинь тэгээд одоо ийм эрсдэлтэй байдаг юм уу гэж асуух гэдэг юм л да. Хөлдөх боломж байхгүй л да. Яг зүгээр хүмүүс тэрийг нөө хөлдөж чинь гэж ойлгоод байгаа шүү. Хөлдөх боломж байхгүй. Яг тэгэхээр хүний биеийн температур өөрөө хамгийн доотлолтой 36 градус хүртэл байна. Тэрнээс доошоо байх юм бол одоо өвчин үүсгээд явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр аливаа зүйл хөлдөхийн тулд хамгийн багадаа одоо 10 градус хүрч ээж тэгжээж хөлдөх хэрэгтэй. Тэгэхээр нэгэнт организм дотор байгаа зүйл маань хөлдөх боломж байхгүй. Яг таны наад асуултыг чинь нөгөө хөхний имплантан дээр, үзэгний имплантан дээр, хамрын имплантан дээр бүгдээр нь асуудаг байхгүй. Одоо өнөөдөр магадгүй нэвтрүүлэг үзээ сууж байгаа хүмүүс мэдэхгүй байж болно шүү дээ. Яагаад тэгэхээр яг ингээд нөгөө мэдээч хэрэг тэмдрэх мэдрэхүүгээр өөрөөр хэлэх юм бол бариад үзэхээр тэр маань арай хүүтэн байдаг байхгүй. Яагаад тэгэхээр тэр чинь гадны бие хоёрдугаарт нь тэрүүгээр ямар ч судас байхгүй, цус гүхгүй байна гэсэн үг. Тэгэхээр нөгөө биеийн бусад хэсгээс температурын хувьд арай бага байна гэсэн үг. Гэхдээ хөлдөлтийн хэмжээнд очтлоо бага байна гэж юусэн байхгүй. Тэгэхээр би энэ яагаад танаас энийг асуухаар өнөөдөр бас хүмүүсийн манд донд яг энэ гоо сайхны мэс ажиллбарын талаар мэдлэг бас төдийлөн өндөр биш байна. Тэрнтэйгээ холбоотойгоор маш олон одоо таны хэлдгээр гоо сайхны энгийн газруудад очиж үйлчлэгээ аваад энээсээ үүдсэн эрсдлүүд маш их байдаг. Тэгэхээр танай эмнэлэг дээр өнөөдөр яг энээс үүдэлтэй эрсдлүүд аль зэрэг ирж байгаа юм бэ? Хүн мөнгөө төлсөн мөртлөө хохирчод байгаа тэр эрсдлүүд байна уу? Тэгэлгүй яг хөө иймэрхүү эрсдлүүд яг нөгөө мэдээлэл муу байснаас тэр хийлгэх гэж байгаа зүйлийн талаар сайн ойлголтгүй. Хоёрдугаарт нь хийж байгаа хүн нь өөрөө мэрэгжлийн бус хүн байснаас ийм эрсдлүүд гарах өндөр одоо магадлал нь өндөрсөн явчихж байгаа. Альва ажиллабар бол эрсдэлгүй байна гэж ер нь бол байдаггүй. Хамгийн гол нь мэрэгжлийн хүн тэр эрсдлийг л багасгаж өгч байдаг. Тэрүүгээрээ л ялгаатай. Тэгэхээр манай дээр бол одоо гоо сайхны салуунууд ботокс тариулсан, эсвэл филлер хийлгсэн, эсвэл одоо бүр хөхний имплант энэ төр хүртэл хийлгээд ирсэн ийм усуд байна. Ирдэг. Тэр алдаан жишээлбэл ботокс филлинг хийлгсэн хүмүүсийн алдаан жишээл яг ямар алдаан? Би магадгүй өнөөдөр яг энэ үзэж байгаа хэн нэгэнд хэрвээ үнэхээр энэ одоо ажиллабарыг хийлгэх гэж байгаа бол мэрэгжлийн эмчид, мэрэгжлийн байгууллагад нь хандаа яг ийм алдаа гараад байна гэдгийг таны амнаас сонсч хэлмээр байна л да. Ботокс гэдэг тариа болохоор энэ байхгүй юу? Тэгээ энэ бол нөгөө Clostridium botulinum гэдэг бактериас гаргаж авсан хорно. Тэгээд нэг нь одоо жишээлх юм бол ийм 100 юнитээр ирдэг. За тэр таны асуусан тэр нөгөө ямар хүндрэл гаргаж ирсэн бэ гэхээр над дээр тэр хийлгүүлсэн хоёулаа орж ирсэн. Тэгээ юу болсон бэ? Яасан бэ? Юу болсууд вэ гэсэн чинь энэ нэг ийм ботоксыг нэг хүнд хийхэд хангалттай хүрдэг байхгүй. Тэр хүн маань хоёрыг дахиад нэг талтаа хийж ороод ирсэн. Бүр ихтүүлчихэж байгаа юм шүү. Маш их өндөр дооз хийсэн байхгүй. Тэгээд нөгөө үйлчлүүлсэн хүний амны хүндийг састанд нь шархлаа үүсээд ингээд орж иржсэн. Нүүрний булчингууд нэлээд сулгарчихсан. Ямар ч тийм нөгөө мимикийн хөдөлгөөн байхгүй болчихсон.
хөшөө шиг юм болсон байж байна. За ер нь бол нэлээд бас хүнд байдалтай орж ирсэн. Тэгээд хамгийн гол нь би нөгөө хийсэн хүнээс нь та одоо яг ямар мэргэжлийн хүн бэ? Энэ одоо эмч мөн үү гэдээ асуухаар тэр хүн бол зүгээр гоо сайхны салонд ажилладаг гоо сайханч. Тэгээд хоёр бүтнийг нэг талдаа хийчихэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол маш өндөр дооз гэсэн үг. Тэгээд тэрнийх нь нөгөө хариу уруул нь буюу өөрөөр хэлэх юм бол нөгөө гаж нүлээ илрээд салсад нь шархлаа үсээд ороод ирж байна. Хордож байна гэсэн үг. Ямар таг вэ? Тий. Тэгэхээр ийм тохиолдлууд бас байна. Нөгөөх нь одоо бас нөгөө хөхний имплант гэдэг хөх рүүгээ янз бүрийн одоо үл мэдэгдэх одоо бүтээгдэхүүн шахуулчаад тэгээд тэр нь айлын гэрт байдаг ч юм уу эсвэл одоо эмнэлгийн бус орчинд одоо хийлэгдсэн. Тэгээд тэрийгээ одоо буцааж авахуулах юм бодолтой ирдэг. Тэгээд энэ бол нөгөө одоо хөхний хор тавдрын л одоо их усруулах юм магадaltaй байхгүй. За манай дээр хэрэгжилж байгаа ботокс бол Канада улсад үйлдвэрлэсэн энэ Medaxel брендийн ботокс байгаа. Энэ ботокс нь одоо жишээлх юм бол энэ ботоксын хувьд 150 юниттэй. За он сар дуусах хугацаа нь бол 2016 оны 1 сар дуусах хугацаатай ийм ботокс тариад байж байгаа. Бид нэр энэхүү одоо брендийг бол хэрэгжилж байгаа. За бид нэр бүгдээр солонгос ард үйлдвэрлэсэн ийм хөхний суулгах зүйн имплантыг хэрэгжилж байгаа. Энэ бол сүүлийн үеийн одоо гадаргуу нь өөрөө ийм барзаар гадаргуутай. Тэгээд cohesive материал буюу cohesive silicone буюу өөрөөр хэлэх юм бол тодорхой хэмжээнд хагарсан ч гэсэн одоо урсдаггүй ийм хэлбэртэй ийм хөхний имплантуудыг хэрэгжилж байгаа. За хөхний имплантууд бол одоо 300, 340, 350 гээд ингээд тодорхой хэмжээнүүдтэй байгаа. Тухайн хүний одоо хүсэл тэгээд одоо хэдийн хэмжээгээр томруулах одоо бодолтой байгаагаас шалтгаалаад янз бүрийн одоо хэмжээг сонгох боломжтой байдаг. За хөхний имплант нь бол энэ доороо бол энэ өөрийнх нь серийн дугаар тухайн үйлдвэрлэгчийн одоо кодтойгоо ирдэг. Тэгэхээр энэ дээр бол одоо яг тэр одоо үйлдвэрлэгчийн код харагдчихэдэг юм. Тухайн имплантын одоо суурийн хэмжээ буюу диаметр, өндрийн хэмжээ буюу одоо хэр зэрэг одоо зузааны нэмийг илэрхийлж байгаа хэмжээ. За тэгээд серийн дугаарууд нь дуус хоонсаар тэгээ хаана үйлдвэрлэсэн ямар брендийн имплант гэдэг ийм байдлаар бүхний имплантууд ирдэг. Дотроо 2 давхар одоо ариутгсан одоо пакетанд ирдэг ийм ялгаатай юм байна. Хөхний таны яг энийг сонсоход хөх бол хамгийн одоо нандин эрэхтэн гэж үнэхээр тийм үү. Гэтэл одоо хүн болгон л бараг л хүүхэд төрүүлснийхаа дараа л ерөөсөө энэ хөхийг томруулах хэрэгтэй гэдэг л ийм одоо ойлголт тогтоодны манд бол харих яваад байна уу гэж эмзэглэх юм а. Тэгэхээр яг энэ хөх томруулах зүгээр энэ хагалгаанаас өөр зүйл байж болдгүй юм. Ер нь бол яг нөгөө анатом бүтцээрээ болохоор хөхний хэмжээг одоо томруулах боломж нь бол одоо яг тэр гормоны үйлчилгээнүүд юм байна л да. Одоо хүн жирэмсэн болоод тэгээд хилийдээ үрээ тэгээд ирэхээр сүний булчир хаанууд тодорхой хэмжээгээр том орж байгаа юм л да. Энэ бол одоо физиологийн томруулалт. Хөхний гоо сайхны мэс ажиллавар бол үндсэндээ 3 хэсэг л байж болж байгаа юм л да. Хөхийг томруулж болдог, хөхийг жижигрүүлж усуулна, үндсэн хөхийг буцаагаад анатом хэлбэрт нь өөрөөр хэлэх юм бол өргөх мэс ажиллавар хийгдэж байгаа. Тэгэхээр хөхийг томруулахын тулд тодорхой одоо гадны биетийг ашигладаг. Тэр нь бол хөхний имплант буюу саяны энэ үзүүлж байгаа. Одоо манайд бол яг тэр одоо хөхний силиконы имплант буюу өөрөөр хэлэх юм бол тодорхой лабораторийн төвшөнд тэгээ олон улсын хэмжээнд нөгөө баталгаажсан ийм имплантууд байгаа байхгүй. Бас өөр одоо шингэнээр дүүрэгдэг ийм имплант байна л да. За энэ бол бас одоо зүгээр ийм силиконууд тэгээ энийгээ байрлуулсны дараагаар одоо натрийн усамлаар дүүргээд хөхний хэмжээг одоо томсгох юм боломжтой байдаг.
За бас нэг боломж нь болохоор өөрөөс нь авсан өөхийн эдийг ашиглаад өөхийг томруулах бас юм боломжтой байдаг. Нэгсэндээ илүүдэл өөхнөөс нь аваад өөрийнх нь хэсэг рүү хийнэ. Өөрөөр хэлэх юм бол хасарсан хаалга болдго юм л да биеийн тодорхой хэсгээс өөх соруулах мэс ажиллбар хийгдэх нь байна. А тэр соруулж авсан өөхийг буцаагаад өөрийнх нь одоо хүсэж байгаа газар руу нөх юм уу ихэнх тохиолдолд хөхөнд нь юм уу эсвэл өгцгөнд нь одоо хийх юм боломж бас байдаг. Тийм. Тэгэхээр хүмүүсийн маань ойлголт нөгөө энэ имплант гэдэг зүйлийг гаднаас нь ингээ шахаад хийдэг эсвэл тарьдаг гэсэн ийм ойлголттой ихэнхдээ явдаг. Тэгэхээр одоо тэр тарьдаг силиконы имплант бол ерөөсөө байхгүй. Ерөөсөө тэрийг ерөөсөө хийхэ болчихсон. Тэр 70 эд онд 60 эд онд ах гарч ирээ 70 эд онд нөгөө одоо Америк, Европын орнуудаар энэ тодорхой хэмжээний одоо бас хортой юм байна. Эргээд одоо асуудал үүсэх юм байна гэдгийг баталсан учраас тэрийг хэрэглэхөө болсон байхгүй. Одоо болохоор яг ийм биет өөрөөр хэлэх юм бол саяны үзүүлсэн имплант ийм зүйлийг хөхний одоо энэ шар өнгийн зүйл нь болохоор хөхний булчирхай, улаан өнгийн зүйл нь болохоор цээжний булчин байна. Тэгэхээр булчирхааных нь ард талд байрлуулж болно, булчингийнх нь ард байрлуулж болдог. Энэ бол булчирхааных нь ард талд байрлуулсан байрлал. Нөгөөх нь бол бүр ард талд нь буюу булчингийнх нь ард талд нь байрлуулах. Тэгэхээр энэ бол тухайн хүний биеийн онцлог, имплантын хэмжээ, тэгээд бас бусад зүйлүүдээс хамаарат одоо хаана байрлуулах уу гэдэг хэсэлтэй. Хоёрдугаарт нь нөгөө төрүүлж одоо хүүхэд төрүүлээд хөхүүлж болох юм уу гэдэг асуулт маш их явдаг. Тэрийг бүр асуух гэж зогсож илаа. Тий. Тэгэхээр энэ бол хөхний булчирхааны ард байрлалтай байгаа учраас тэр булчирхааны үйл ажиллагааг саатуулах юм уу ямар нэгэн байдлаар хориг тавих ямар ч тийм зүйл байхгүй. Тэгэхээр хөхний имплант тавьснаас хойш хүүхдээ гаргаад хөхүүлж болно. Айх зүйлгүй. Хоёр дахь асуулт нь хөхний имплант хийлгэснээр одоо хөхний имплантын хаалганд орсноор би хор тавтартай болох уу гэдэг ийм асуулт маш их явдаг. Тэгэхээр энэ имплант гэдэг зүйл нэгдүгээрт нь одоо чанарын баталгаатай лабораторийн түвшинд одоо хүн дээр хийж болно гэдгийг бүр баталгаажуулаад өгсөн зүйл байдаг. Мэдээж хэрэг та мэрэгжлийн эмнэлэгт мэрэгжлийн эмчтэр очих юм бол шүү. Тэрнээс ч өөр газар очих юм бол ямар ч юунч мэддэхгүй имплант хийж магадгүй. Над дээр тийм тохиолдол ирж ирсэн. Урд очиод хийлгэсэн. Нөгөө имплантыг гаргаад ирэхээр серийн дугаар байхгүй, хаанахыг нь мэддэхгүй. Тэгээд имплант тийм тохиолдол. Тэгэхээр энэ нөгөө бүтээгдэхүүн маань өөрөө чанартай. Хоёрдугаарт нь организм энэ одоо имплантыг ороод ирэхээр гадна талаар нь бүхүүл үүсгэждэг. Тэрийг хамгаалаад өөрийнхөө одоо эд эрэхтнээс тусгаарлаад бүхүүл үүсгэждэг. Тэгэхээр одоо тодорхой хэмжээнд бол нөгөө одоо салгагдчихна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр үйл ажиллагаа бол ямар ч алдагдaltaгүйгээр явагддаг. Ийм юм шүү дээ. Манай дээр хийгдэж байгаа одоо яг хийгдсэн кейсүүдийн зурагнууд бол үргэлжлээд байж байгаа. Хаалганы өмнөх зураг 250 мл одоо яг силикон Бэяжел гэдэг ийм силиконы имплант гэсэн. Энд бол 205 мл. Өөрөөр хэлэх юм бол хөхний хэмжээг тогтоохтой эзлэгүүнээр нэмждэг. Миллилитрээр нэмждэг. Тэгэхээр энэ бол хаалганы өмнөх, хаалганы дараах гэсэн ийм одоо зургууд харагдаж байгаа. Хүн ардынхаа эрүүл энхийн төлөө, гоо сайхныхын төлөө маш сайхан ажил хийж байгаа эмчтэй бүгдээрээ бас баяр хүргье. Баярлалаа мэдээж өөрөө чинь одоо заслын ажилбарт ороод маш сайхан болсон сэтгэл ханамжтайгаа олон хүмүүс бас баярлалаа гэдэг үг хэлдэг байхаа. Тэгэхээр одоо нэг үзэгчд маань дандаа гомдолтой байдаг. Дандаа л хүүхнүүдэд зориулсан юм ярьж идэг хөөх нүд гэл ярьчлаа гэл одоо ирчүүдтэй зориул. Өнөөдөр бас нэг өөх сарах мэс ажилбарт маань бас ирчүүд бас харьцангуй их ордог гэж ярьж байна. Тэгэхээр энэ хариунтай ч гэдэг юм уу тарган цондгор ирчүүд маань их болчлоо. Тэгээ яг энэ өөх саруулах мэс ажилбар гэдэг шиг ингээл дандаа л энэ цондоосон гэдтэй хүмүүс очих хэвээр юм. Бид нар буруу ойлгоод байна. Ямар хүмүүс энэ юу н хандах хэвээр юм. Тэгэхээр яг өөх саруулах мэс ажилбар бол өөрөө нөгөө биеийн гоо сахны мэс ажилбарын нэг нь л гэсэн үг. Тэгээд манайхны дунд болохоор одоо таран хүмүүнийг л одоо шууд өөхөс оруулаад тураадаг эсвэл жингийн хасдаг гэсэн ойлголттой байдаг байхгүй. Тэгэхээр өөхс оруулах мэс ажилбараар бол тураах гэж байгаа юм биш. Өөхс оруулах мэс ажилбар бол биеийн галбир засдаг ийм гоо сайхны мэс ажилбар л да. Тэгэхээр слайдн дээр бүгд үзээ тий. Ерөнхийдөө бол биеийн одоо энэ бороор тэмдэглэгдсэн хэсгүүд дээр л одоо хүний биеийн өөх хуримтлагдах ийм боломжтой байдаг.
Тэгэхээр ард талаасаа болон урд талаасаа. Эрэгтэй эмэгтэй хүйсийн хувьд болохоор эмэгтэй хүний одоо арьсанд орох өөхний эдийн зузаан их байдаг. Өөрөөр хэлбэл арьсанд орох их өөхөлдөг байна. Гэтэл эрэгтэй улсууд маань одоо хүндий өөрөөр хэлбэл хэвлийн хүндийдөө илүү их өөхөлдөг гэдэг байхгүй. Тэгэхээр дотор өөхлөлт ихтэй гэдэг. Эмэгтэй улсуудын маань арьсанд орох өөхөлт их байдаг учраас нөгөө арьсны уян хатан чанар нь илүү байдаг. Дээрээс нь нөгөө илүү одоо юу гэдэг уян хатан тэгээд зөөлөн арьстай байдаг. Одоо шалтгаан нь бас нэг ийм хүчтэй юм. Тэгэхээр өөхс оруулах мэс ажиллбар бол эдгээр одоо хэсгүүд дээр байгаа илүүдл өөхийг л тодорхой хэмжээнд багасгаж өгнө л гэсэн үг байхгүй. Тэрнээс биш одоо шууд бүх өөхийг соруулаад бүр тураагаад ингээд одоо юу 10 илүү өөхс оруулах болчихлоо юм бодож байна. Ер нь бол хэмжээ бол тухайн өвчтнөөсөө үйлчлүүлэгчээс л хамаарна хэдийн хэмжээг авах вэ гэдэг. Хэрэгэлдэг багш нар маань болохоор энэ маш нарийнхан багш нар байгаа. Ерөөсөө тухайн хүнд бол 1 см хүрэхгүй цэцлэг хийнэ. Өөрөөр хэлбэл 0.5 мм цэцлэг хийгээд энэ багжийг оруулдаг. Эхний ээлжинд бол одоо тэр одоо өөхий эдэд нь бол тодорхой эмтэй, цус тогтоох эмтэй, өвчин амдаагчтай тэгээд одоо ийм шингэнийг шахаж өгдөг байхгүй юу. Тэгэхээр энэ байдал бол яг одоо энэ одоо хуурай болон нойтон техник гэж байдаг өөхс оруулах мэс ажиллагаа. Ер нь сүүлийн үед бол дандаа энэ нойтон техник хэрэгэлдэг болчихсон. Тухайн хүнийхээ одоо аюулгүй байдлаас нь дээрээс нь одоо нөгөө соруулах гэж байгаа талбайгаас хамааран эдгээр энэ илүү их хэрэгэлдэг болчихсон л доо. Тэгэхээр өөхс оруулах мэс ажиллагааг бол эрэгтэй эмэгтэй айлч хүйсэнд хийгддэг. Айлч хүйсэнд хийгддэг. Хамгийн гол нь энэ одоо өөхний эдийн маань зузаанаас л шалтгаална гэсэн үг. За зарим тохиолдолд нөгөө хүмүүс маань хитрхи их таргалалттай өөрөөр хэлбэл биенжингийн маш их хилөөдөлтэй ирнэ. Одоо би өөхөөс оруулмаар байна гэдэг байхгүй. Тэгэхээр энэ нөхцөлд бол ерөнхийдөө бараг боломжгүй болчихдог. Яагаад тэгэхээр тэр одоо их хэмжээний өөхийг соруулаад авчих юм бол арьсны сулрал болоод арьсны унжилт үүсчдэг. Тэгэхээр энэ нь нөгөө гоо сайхны үр дүн өгөх гэж байгаа хагалгаа маань гоо сайхны үр дүнг өгч чадахгүй байх тохиолдол байдаг. Тэгэхээр альва хагалгаа хийх гэж байгаа тохиолдолд хагалгааны заалт гэж юм байна. Хагалгааны заалт буюу өөрөөр хэлбэл энэ хүнд энд одоо хагалгаа үнэхээр шаардлагатай байна гэдэг. Тэгэхээр тэр заалтын дагуу энэ одоо өөхс оруулах мэс ажиллбар хийгддэг л дээ. Ер нь бол одоо жишээлх юм бол яг энэ тохиолдолд нөгөө кальпи гэж нэрлэдэг байгаа тийм. Одоо гойны гадна хэсгээрээ илүү хөөгөлттэй байдаг. Тэгээ энэ нь бол нөгөө хувцалтанд нь өгөөд өөрийнх нь харагдах байдалд тухайн хүнд их одоо тааламжгүй сэтгэл төрүүлдэг. Тэгээ тийм учраас энийг ингээд одоо мэс ажиллбарын аргаар засуулчихад бол одоо сэтгэл одоо маш өндөр одоо хаалганы үр дүнтэй маш нийцдэгтэй. Өнөөдрийн төлөвлөсөн хаалгаа бол зөөлөн эдийн хоргоо хавдар авах мэс ажиллбар хийгдэх гэж байна. За тэгээд энэ хүн мэс ажиллбараар бол одоо хөмсгний дээдлэлт байрлалтай зөөлөн эдийн хоргоо хавдрыг аваад дараа нь одоо косметик буюу гоо сайхны хоёдол тавих ийм мэс ажиллбар хийгдэх юм аа. Хэсгийн мэдээ алдуулалттай ордог ийм жижиг мэс ажиллбарын төлөв байгаа. Мэдээж өнөөдөр гоо сайхны мэс ажиллбарын талаар байгаа учраас бас үзэгчд маань ч гэсэн маш олон асуулт асууя гэж бодож байгааг энийг бас оюутнуудын маань төлөөлөл бас асуултын давхар асуугаа явчих. Танд арай мэд хүргэе. За ангаах ухааны дэд сургуулийн оюутан байна. Одоо гоо сайхны яг мэс засал бол Монголд бол тэр болгон хөгжиж яваа салбар гэж хэлж болно. Тэгээд өдөр тутам хийгддэг хаалганууд нь ямар хаалгаа гэдэг. Үнэхээр ба нөгөө Монголд ингэж хөгжиж байгаа учраас бас эрсдэлтэй хаалганууд их байдаг байх тэ. Тийм болохоор нөгөө хүмүүс гадагшаа явж бас гоо сайхны мэс засал хийлгэн гэдэг чинь. Тэгэхээр Монгол бас тэдгээр хаалгаануудыг ер нь хийдэг болж байгаа юу энэ талаар. За нэгэсэнд гадагшаа явах шаардлагагүйгээр л та бүхэнд 100% итгэж болох гэсэн үг шүү. Тийм. Тэгэхээр ер нь бол саяны асуултанд бол тэр эрсдэл гардаггүй гэж асууж байна л да. Эрсдэлгүй хаалгаа гэж юусоо байхгүй. Бүх мэс ажиллбарууд бол эрсдэлтэй. Хамгийн гол нь та мэрэгжлийн эмнэлэг, мэрэгжлийн одоо эмчид хандсанаар тэр эрсдэл чинь багасч байгаа байхгүй.
Тэгэхээр манаа дээр хийгдэж байгаа хагалгаанууд бол гадаадд одоо хийгдэж байгаа хагалгаанууд яг л бас хийгдэж байгаа ижилхэн. Зүгээр тухайн хүний сонголт хэнийг сонгох вэ гэдэг л тухайн хүний өөрийнх нь сонголт юм байна. Тэгэхээр үүний тулд яах ёстой вэ гэхээр үйлчлүүлэгч маань өөрөө тэр хийх гэж байгаа зүйлийн талаар тодорхой мэдээлэлтэй байх ёстой. Нэгдүгээр, хоёрдугаарт нь эмчтэйгээ сайн ярилцах ёстой юм байна. Манайхан ихэнхдээ нэгдүгürt мэдээлэлгүй хүний дам ярианаас очоод тэр тийм болцсон байлээ. Одоо би тийм болъё гэд очиждаг. Тэгэнгүүт нөгөөх нь яг тэр нөгөө өөрийнх нь хүсэж байгаа хэмжээнд хүрэхгүй болохоор энэ надад ерөөсө болсонгүй гэсэн ийм байдалтай. Тэгэхээр мэдээлэлтэй бөгөөд тэгээд мэрэгжлийн газар хандах юм бол саяны ярьж байгаа тэр эрсдлүүд багасна. Гоо сайхны мессежлбэрийн дотроос хэвлийн гоо сайхан гэж бас байдаг. Энэ талаар тэгэхээр түрүүний нөгөө өөгс оруулах мессежлбэр маань зарим хүмүүст боломжгүй гэж яриад байсан шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс маань ихэнх тохиолдолд энэ абдоминиум пластик буюу өөрөөр хэлбэл хэвлийн гоо сайхны мессежлбэр хийгддэг. Яагаад тэгэхээр үндсэн шалтгаанууд нь бол хэвлийн орчмын өөхий эдийн одоо зузаан нэгсчихсэн арсны үнжилттэй, дээрэс нь одоо хэвлийн одоо урд болон хажуу хааны булчингийн сулрлуудтай шалтгааны улмаас иймэрхүү нөхцөл байдал үүсдэг. Тэгээ энэ нь бол нөгөө жирэмслэлтийн тоо, хоол ундных нь хэм маяг, тэгээ тухайн хүний биеийн жингээд энэ бүгдээ шалтгаалаад ийм нөхцөл байдал үүсчихдээ байхгүй. Тэгэхээр энэ хагалгаагаар юу шийддэг вэ гэхээр тэр илүүдл арсын өөхийдийн авах нь байна. Тэр суларцсан байгаа булчингийн ханыг одоо чангалаж одоо өгөх нь байна. Ийм хагалгааны одоо нэг хөлбөр юм байна. Тэгвэл хүмүүс маань андуураад байгаа юм шүү. Яг энэ хэвлийн гоо сайхны мессежлбэрийг л өөгс оруулахдаа андуурж үзээд байдаг юм шүү. Ихэнх тохиолдолд эсвэл хавсарсан явдаг юм уу? Зарим тохиолдолд хавсарч хийгддэг. Гэхдээ ихэнх тохиолдолд хүмүүсийн маань ойлголт болохоор би өөгс оруулна гэж ойлголттой орж ирээд тэгээ надаар тайлбарлуулсныхаа дараагаар надад тохиромжтой хагалгаа нь энэ хэвлийн гоо сайхны хагалгаа юм байна гэдэг дээр тогтоод ингээд хагалгаандаа ер нь төлөвлөгөөнд ордог л доо. Тэгэхээр хагалгааны одоо гол үндсэн зорилго болохоор энэ одоо илүүдл өөхөн эд арсыг бол авах нь байна. Хэвлийн хүн дээрээ орохгүй. Тэр цаашаа эрхнүүд рүү орохгүйгээр зөвхөн энэ булчингийн наагур ингээд дээшээгээ явчихж байгаа юм л да. Одоо жишээлх юм бол нөгөө сая тайлбарлсан өөхий эдийн илүүдл арсны өнжилт хэвлийн хамны сулрал маань хагалгааны дараа хэрхэн яаж өөрчлөгдсөнийг эндээс харах юм боломжтой. Монголчуудад маань хамгийн тохиромжтой энэ хагалгаа юм шүү. За ер нь бол сүүлийн үед хийгдэж байгаа. Тэгээ энэ хагалгаа маань ч гэсэн зөвхөн одоо эмэгтэй улсуудад хийгддэг. Дөнгөж одоо өнөөдөр одоо хамгийн сүүлийн эрэгтэй одоо өвчтөн маань эмнэлгээс гараад биеийн байдлын сайжирсан учраас эмнэлгээс гар 4-7 хоногт хагалгаанд орсон байна. Тэгэхээр энэ хагалгаа бол бас эрэгтэй хүмүүст бас хийгддэг гэдгийг бас мэдээ хэрэгтэй. За баярлалаа. Амралтынхаа өдөр цаг зав гаргаж өнөөдөр үзэгчд маань маш сайхан хэрэгтэй мэдээлэлүүд зөвлөгөө хүргэсэн. Танд олон танаа сонготой эмнэлгийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. За тэгээд мэдээж эмт хүний хувьд хүмүүс хэрхэмсэн гэж бас бодож явдаг. Тэр үгийг бас нэвтрүүлгийнхаа төгсгөл сонсъё. Тэгэхээр түрүүн ч бас хэлсэн ер нь бол та бүхэн мэрэгжлийн эмчид, мэрэгжлийн эмнэлгийн байгууллагт хандаасай л гэж биелмээр байна. Баярлалаа.